Олон мэргэжилтнүүд саримстай ус уухыг зөвлөдөг бөгөөд арьс эрүүл мэндэд сайн гэгддэг. Үнэхээр тийм сайн нөлөөтэй гэж үү? Өдөр бүр уувал ямар үр нөлөөтэй вэ? 効果があるんでしょう。 Нэгдүгээр, бөөр эрүүл болно. Бөөрийн өрөвсөлд өвчин тааламжгүй байхаас өөрчлөе. Гэхдээ саримстай ус уух нэлээд өөрчлөгдөнө. Эрдэмт түүнийг хэдийнэ баталжээ. Панжаб их сургуулийн судалгаагаар Бизэдаманаас Аружинус бактери гэгдэх өвчин үүсгэгчийг эмчилж өсөлтийг зогсооно. Энэхүү өвчин үүсгэгч нь шээсний замын ханыг бүрхэн бөөрийн олон арван асуудал халдварт өвчин үүсгэнэ. Мэргэжилтүүд өдөр бүр саримсны 3-4 хумсыг идвэл эсвэл саримстай ус өглөө бүр ууснаар бөөрөө хамгаалан өдрийг эрүүл элвэхтэй өнгөрүүлэхийг зөвлөж байна. Хоёрдугаарт цус цэвэршиж эрүүлжинэ. Цусны өндөр даралт холестеролийн их хэмжээнд шаналж байвал саримстай ус туслах болно. Макробиотикийн эрүүл мэндийн зөвлөх шинэ хичээл судлаачдын судалгаагаар саримс нь өөх тосны нөхцөл байдалд давуу талыг олгоно. Үүний утга нь саримстай ус уухад цусны даралтыг тогтвортой болгоно. Кинг Харрит их сургуулийн эм судлалын тэнхимийн судалгаагаар тэг 157-оос тэг 199 грамм ургаж гүйцсэн саримсны ханд нь хүчтэй нөлөөтэй даралтын эмтээ ижилхэн үр нөлөөтэй гэдгийг олж мэдсэн. Холестеролийн хэмжээ ийхүү тогтвортой болно. Оксфордын их сургуулийн судалгаагаар саримсаар муу холестеролыг 10-аас 15% бууруулж чадна. Гайхалтай байгаа биз? Өөрийн эрүүл мэнд муудаж буйг мэдэрвэл саримстай ус нэг аяга уувал асуудалгүй болно. 3-дугаарт цусан дах сахарын хэмжээг хянана. Саримсны цусанд үзүүлэх эерэг нөлөөллийн тухайд саримсаар эрүүл болох бас нэгэн зүйл байдаг. Цусан дах сахарын хэмжээ өндөр байх. Цусан дах сахарын хэмжээ өндөр бол чихрийн шижин өвчин, таргалалт, бусад олон төрлийн асуудлыг бий болгох магадлалтай тул цусан дах сахарын хэмжээнд үргэлж санаа тавьж явах шаардлагатай. Талархмаар зүйл нь энд ч бас саримс тус болно. Кувейт их сургуулийн шинжлэх ухааны тэнхимийн судалгаагаар түүхий саримсаар цусан дах сахарын хэмжээг хялбархан бууруулж чадна. Саримстай ус уух шалтгаан дахиад нэгээр нэмэгдлээ. 4-дүгээрт яс бэхжин. Үе мөчний өрөвсөл болон үе мөчний өвчин нь дэлхийн хаанч ихээр тохиолдох өвчин. Би ч гэсэн гэх хүн саримстай ус ууж эхлэх нь сайн шүү. BMC сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар бөөрөнхий сонгон, ногоон сонгон, саримс зэрэг сонгоны төрлийн ногоо нь үе мөчний өрөвсөл болон ясны бусад төрлийн өвчний эрсдлийг бууруулж өгдөг магадлалтай. Саримс нь эстрогений хэвийн хэмжээг тогтвортой байлгана. Энэ нь үе мөч, ясны өсөлтөд маш чухал тул өглөө саримстай ус нэг аягийг уувал таны яс эрүүл бат бөх болох нь галзаагүй. 5-дугаарт нүдний хараа сайжирна. Саримстай усны бас нэгэн гайхалтай үр нөлөө нь нүдний хараанд ч өөрчлөлт гарах явдал. Энэхүү өөрчлөлт нь зөвхөн эерэг өөрчлөлт. Иран улсын судлаачийн судалгаагаар саримс нь нүдний даралтыг бууруулдаг болохыг олж нээжээ. Турки их сургуулийн судлаачдын хийсэн өөр нэгэн судалгаагаар нэлээд сайн үр дүн гарч нүдний аюултай өвчин бүхий кератин төрөвслийг бий болгох бичил бэлтэнг саримс устгаж өгнө. Саримс нь нүдийг хамгаалж өгөх нь галзаагүй. 6-дугаарт дасгал сургуульд улам үр дүнтэй болно. Биеийн тамир хөдөлгөөний үр ашгийг улам өсгөхийг хүсвэл хариулт нь энэ. Шаардлагатай зүйл нь зөвхөн саримстай ус. Энтхийн их сургуулийн судалгаагаар зүрхний өвчтөнд дундч өдөр бүр саримс хэргэлдэг хүн хэргэлдэггүй хүнтэй харьцуулахад хөдөлгөөний чадвар илүү өндөр гэдэг нь мэдэгдсэн. Японы RIHDS хүрээлэнгийн судалгаагаар саримс нь биеийн тамир хөдөлгөөнөөс бий болох ядралтанд нөлөөлнө гэдгийг олж мэджээ. Гэвч хүн төрлөختөн эрт дээр үеэс саримсны үр нөлөөг мэдэж байж, эрт үеэс ядаргааг сэргээх, ажлын бүтээмжийг өсгөхийн тулд саримс ихээхэн хэрэгжилж байсан бөгөөд эртний олимпийн тамирчид ч хэрэгэлдэг байжээ. Саримс нь нэлээд их зүйлийг чаддаг байх нэ.
7-дугаарт тарих цагтаа адил алдаагүй ажиллана. Саримстай ус нь олон төрлийн хөгшрөлтөөс сэргийлнэ гэж үздэг. Жишээ нь тарихны үйл ажиллагааг сайжруулна. Энэ нь түрүүний танилцуулсан цусны бага даралт, холестеролийн хэмжээний ач тус. Тавц их сургуулийн анагаах ухааны тэнхимийн 2006 оны туршилт судалгаагаар саримс хэрэглэх нь бодол санаа, ой санамжийн саатал болох сэтгцийн олдмол өвчнийг сааруулдаг болохыг баталжээ. Тавц их сургуулийн өөр нэгэн судалгаагаар саримс нь Альцгеймер өвчний эрсдлийг их хэмжээгээр бууруулдаг болохыг мэджээ. Хөгшрөлтийг хурцсах үндсэн шалтгаан болох эсэлдэлтийн стрессийн эсрэг байгалийн хамгаалалтын механизмыг өндөрсгөх эсэлдэлтийн эсрэг бодис саримсанд агуулдаг. Өглөө тархиа хурдан сэргээхийг хүсвэл нэг аяга саримстай ус ууж үр дүнг нь олж авна. 8-дугаарт биеийн жин хасагдана. Гойлог биеийг хүн бүхэн хүснэ итгэхгүй байж магадгүй ч саримстай ус үнийг бодит болгоно. Өглөөний цайны өмнө саримстай ус хамгийн түрүүнд уувал боловсруулах систем идэвхжиж өдрийн турш үйл ажиллагаа нь идэвхтэй явагдана. Мөн Францын судлаач нар саримсанд агуулгадах хүхрийн нэгдэл нь өөхний эсийн өсөлтийн шалтгаан болох өрөвчлийг зогсооно. Үр дүнд нь биеийн жингээ эрүүлэр бууруулахын зэрэгцээ саримсны шимт хичээлийн бүхий л давуу талыг олж авч чадна. Мөн саримстай ус нь гэдэс өвдөх, гэдэс дүүрэх, гүйлгэх зэрэг олон арван ходоод гэдэсний асуудалд нөлөөтэй гэдгээрээ алдартай. Бага зэргийн хоолны хэвшлээ өөрчлөхөд гэдэс тань талархах байх. 9-дугаар арьс сайхан болно. Үргэлж батагтай тулдах явцад батга арилгах бүтээгдэхүүнтэй таараагүй бол саримстай ус нөлөөлж магадгүй. Саримс нь маш хурдан хорт бодисыг гадагшлуулах өрөвслийн эсрэг үйлчлэгээтэй бөгөөд эсэлтлийн эсрэг хүчтэй бодис агуулна. Биеийн дотор эрэхтэн эрүүл бол арьсч сайхан болдог нь туршилтаар батлагдсан. Иран улсын эрдэмтний судалгаагаар саримс нь батхыг маш сайн арилгаж өгнө. Саримстай ус энэхүү үр нөлөөг үзүүлэхийн тулд өдрийн турш шингэн зүйл сайн уухыг мартахгүй байна уу? 10-дугаарт хүний биеийг хоргоожүүлнэ. Хүний бие хамаг чадлаараа хорт бодисуудыг гадагшлуулахаар ажиллахад заримдаа системийн хоргоожил шаардлагатай. Саримстай ус үүнд хамгийн их зохино. Саримсанд их хэмжээгээр агуулгадах бодисын ач тусаар хорт бодис, бактери, вирус хүний биенээс ямар ч асуудалгүй хэвийн нэр гадагшлана. Машхад анагаахын их сургуулийн эрдэмтдийн 2-7 хоногийн туршилтаар саримс нь хорт бодисын илэрлийг бууруулж дархлааны системийг сайжруулдаг болохыг олж мэджээ. Тиймээс ханиад том төс өвчнөд үр нөлөөтэй. Таны бие туслалцаа хүсэж байна гэж мэдэрвэл саримстай ус ууж туршина уу? Харамсахгүй байх шүү. Сэтгэгдэл ямар байна вэ? Хоошин тавьбал харамсах давуу тал их байгаа биз? Саримстай усыг өөрийн өдөр тутмын хоолны хэвшилд оруулахыг хүсвэл хэдэн хумс саримс нарийн хэрчин татаж усанд хийгдэл болно. Түүнийгээ сайн хутгахад л саримстай ус бий болно. Өглөө эрт таны ходоод хоосон байх үед ууж байна уу? Ингэснээр саримсны үр нөлөөг маш сайн олж авна. Саримс ашигласан эмчилгээг улам сайжруулахыг хүсвэл саримстай цай хийж унтахын өмнө ууно. Таны бие сайн амарч хоргоожүүлэх тул өглөөс ирэхэд хангалттай амралт, сэргэлтийг мэдрэх болно. Саримстай цай хийхин тулд 3-4 хумс саримсыг тадлаж хэрчин, савнд 3 аяга ус хийж саримсаа хийнэ. Ус буцлахад галаа унтраан нэмгний шүүсний 2-1 халбаг, зөгийн бол 2-1 халбаг хийнэ. Дараа нь саримсаа аван саримстай цай бэлэн болно. Өөр өглөөний эрүүл ундааг мэдж байвал бидэнд зааж өгнө үү? Комент бичиж өгнө үү? Бичлэгт лайк дарж, найз нартайгаа хуваалцаж сувгийг бүртгэгнө үү?